өглөө асан байна өөрөө цайхан очоод ажиллаа гаргуулна. Миний гэртээ хийдэг ажил. Окей, одоо цаг 11:45 болж байна. Тэгээ би 10:30-аас хойш давуу эндүүдсэн байгаа. За одоо эднэрийг аваад бодлохоо өрөө бүцээгүүл нь одоо яг хүмүүс нь 12 гэж гардаг. Тэгээд 11, 12 гэж гардаг. Тэгээд миний ээжт хоёрын ажил бол эхэлдэг байхгүй юу? Бодлын ажлыг дуусгачаа одоо буцаал нэг давуу эндүүдтэй тэр хэлээр ороод ирсэн л байгаа тийм. Дээрээс нь өнөөдөр манай аав дүү хоёр хөдөө явсан байхгүй юу. Тэгэхээр ээж бит хоёр л бүх одоо бодлын ажлыг зохицуулаад явж гин гэсэн. Тэрний аав надад уцаа үлдээч гэсэн. Тэгээ би хүмүүсээ хариуцаад оруулж байгаа. Тэгээ ээж болохоор хяналтаа хийж байгаа гэх юм уу одоо. Уцаар ярьдаг нь бол би, хүлээж авдаг нь бол манай ээж гэсэн үг юм. Тэгээ би микрофон авах хэрэгтэй юм билээ. Тэгээ одоохондоо бол тэндийн дуу оруулсан энэ дүүний дуу бүш гэж. Хэцүү л аах. Энэ бүгдийн дуунаараа яаж яах би чанга ярьчихгүй. Одоо нэг гэрт хүн байхгүй болохоор би ингээд дураараа дүрэж байгаа байхгүй юу? Тэгэл гэрт хүн харж гэлэнгуй аав ороод амар шийдэг. Одоос 2 жилийн өмнө би YouTube бичлэг хийгээ манай аав ээж бол амар мэдээ тэр 2-3 жилийн өмнө би ингээл аав ээжтэй би ингээ YouTube хиймээрээ ингээл тэгсэн чинь тэгж хийлээ би гэрэл авахулж исэн. Тэгээ өөрчн микрофон авахулж исэн. Тэр бүгд одоо хаан чи тийм мэдгүй. Тэгээ болоолцсон. Одоо бол нэг гоё микрофон авч авчихсан. Тэгээ би дараас нэг гоё юм төлөвлөж байгаа хгүй. Тэр нь бол яалтч микрофон хэрэгтэй. Одоо бол ингээд voice уруулаад үнд нь хийгээд иж болох байх. Юмртай чиглээд нэг зүгээр нэг хий гэж бодвол зүгээр шууд камера нэг л юм хийцэн заяа. Тэгээ ганц хоёр бичлэг хотоос гарахтаа хийчихэнгүүтэй юм. Ерөөсөө эдит хийгээгүй. Тэгснээ өчигдөр гинт. Тэггүй ер нь ихлүүлчихэд яага ингэ зогсоогоод байгаа гэж бодонгуудаа өчигдөр шууд нүрэ бодож явах үедээ бичлэгээ хийгээд арай шууд эдит хийцэн заяа. Тэгээ бас сүүлдээ өөрийнхөө нүрийг харсаар байгаа сурд юм уу гэж бодсон. Энэ бол бодсон юм амар хүн заяа. Тэгээ хийх л хэрэгтэй. Манай гэр бүл болохоор зочид буудлын бизнес эрхлүүлдэг. Би болохоор өөрөө шүдний юмч, нүүр амны хэмж гэж явдаг. Тэгээд энэ салбартаа бол ажиллаад хотод бууж иж байгаа сая ирсэн. Тэгээд намайг нэр насаа хэлэхгүй одоо юм шүү дээ. Болохоор бота гэдэг. Тэгээд 16 настай. Би нэг юм тодорхой чиглэл бол байхгүй. Би зүгээр юм lifestyle maybe бичлэг хийх тийм хүсэлтэй, сонирхолтой байгаа байхгүй. Дээрээс нь одоо яг хөө тэгээ хөгжилтөө тийм тренд болж байгаа бичлэгүүдийг хийгээ явах.
ер нь бол тууштай байхыг хичээнэ. Энэ Belarus гэдэг нэрийг авсан тийм нэрийг өгсөн тэр юу маань амар сонирхолтой заяа. Англи хэлийг сайжруулах гэж онлайнаар гадаад хүмүүстэй ярьдаг тийм хичээл гэх юм уу, баталгач гэх юм уу, битгүүл тийм юм дээр бүртгүүлээ. Тэгээ би Филиппин багштай онлайнаар ярьдаг болсон. Миний хоолой өгдөг ах шүү. Тэгээ тэр багштайгаа яриад байж байгаа юм. Тэр багш миний нэрийг хэлж чаддаггүй заяа. I'm so sorry, Miss амар ингээд зогсчихсан заяа. Бид нэр ингээд тодорхой тийм хичээл үзэхгүй зүгээр нэг сэдв барьж аваад тэрний хадлаар ярьдаг байхгүй яа л би ингээд яриагаа сайжруулах орж байгаа штэ. Тэгсэн чинь нэг өдрийн хичээл нэг хобби илүү эсвэл үзэх дуртай киноны төрөлч илүү нэг тийм сэдв байсан. Тэгэхээр би өөрөө анимашн амар үзэх дуртай ялангуяа юм Disney гүнжүүдэд амар дуртай байхгүй. Ер нь багасаа л баг би принцесс юм амар үзэж өссөн. Би ер нь амар гэдэг үг амар ашигладаг юм байна. Тэгээд тийм юм үзэж өссөн. Тэгээд хэвгүй би ингээд анимашн амар дуртай. Тэгээд жоохон байхдаа том болоод би гүн болно гэж боддог байсан гэл. Тэгсэн чинь oh really гэл танаа. Тэгэхээр яа гэл тэгсэн чинь окей гэл. Тэгснээр хамгийн дуртай чи юу гэхээр би бүгдэнд нь дуртай гэсэн чинь oh then I can call you Belle гэл намайг гэсэн чинь oh what? Тэгээ чиний нэр чи бэ үсгээр хэлдэг. Бэл гэж хэлэхэд надад амар дуртай санагдаж байна. Тэгж дуудаж болохгүй бол чиний нэр чинь жоохон хэцүү байна. Би бата гэдэг нэг гэсэн чинь окей гэж хэлээ. Тэрнээс хойш багш маань намайг уцаар ярих болгоно hi Belle гэх тэгсээр нь байгаа багш надад тийм нэр өгсөн байхгүй. Тэгээ чи ингээд гүнжин дуртай бол том болоо гүнж болно гэж бодсон бол өчигдөр зүгээр нэрээ Belle болгох чи хоёуланд нь ингээд тухтай гэл тэгсэн чи тэр цаг үеэс хойш би зүгээр Belle гэдэг нэртэй надад бас ингээд амар айтайхан санагдаад. Тэрээс нөгөө юм бид нэр буудлын ажилладаг. Буудлын ажиллуулахаар чи нөгөө гадаад хүмүүс амар хэрнэ штэ. Тэгэхээр нөгөө гадаад хүмүүс чинь танилцсангуудаа hi I'm Michelle гэдэг ч юм уу hi I'm Jason гэдэг ч юм. Шууд тэгээд яриад эхэлдэг штэ хамгийн түрүүнд нэрээ хэлдэг. Тийм зарчимтай ч гэх юм уу тийм цаанаасаа тийм соёлтой ч гэх юм уу шууд ингэ нэрээ хэлдэг. Тэгвэл би ч гэсэн oh hi I'm Belle гэх надад ч гэсэн амар хэлэхэд амар тухтай. Bella гэж хэлмээр санагддаг. Гэхдээ гүншлэхаараа бол тэр нөгөө гүнжийн нэр нь бол Belle гэж үздэг шүү дээ. Бэлч түүнтэй холбогддог лээ. Rose-тэй холбогддог. Мэдээж эмэгтэй хүн бол нугасаа Rose-ийн амар дуртай. Тэгээ би ч гэсэн адилхан Rose-ийн амар дуртай. Тэгээд зүг окей. Энэ Belle гэдэг одоо гүнж маань гэсэн цэцэгтэй холбогдож байна. Би ч гэсэн эмэгтэй хүн учраас цэцэгтэй холбогдож байна. Тэгээд Bella Rose гэмээр тавсан зав. Одоо миний яриа яаж хийж байгаа юм мэдгүй байна. Тэгээд микрофон байхгүй. Ингээл энэ тэнд баахан дуу хоолойд орж ирж байгаа. Гэхдээ би нэг удахгүй нэг микрофон аваад засчих гэж бодоод байгаа. Тэгэхээр эхний хэдэн бичлэгийг бол угаасаа жоохон фейлдүү, туршлагагүй тийм бүлгийн байдаг. Яг хөө тийм боломжийг одоо тийм туршлагагүй байх боломжийг бас өөртөө олгож байна. Окей. За би эдит хийж явах явцдаа анзаарлаа л да өмнөх дээр ч гэсэн төгсгөл хийгээгүй хоёр дахь бичлэг дээр ч гэсэн төгсгөл хийгээгүй байгаа юм байна. Тэгээд цаашдаа эхлэл болон төгсгөлтөө хийх болно. Тэгээд энэ бол миний төгсгөл шүү. Баяртай миний бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд цаашдаа олон бичлэгээр уулзах болтугай. Баяртай.